Сансар өгтөргөө гэдэг бол бидний төсөөллөөс илүү гайхалтай. Хар нөх, гэрлийн урд, сүүн зам. Өнөөдөр бид сансрын тухай хамгийн их тэмэргүй 15 баримтыг дэлгэрэнгүй хүргэх болно. Акирас ТV-д давтаа морил. 1. Хар нөх цаг хугацааг удаашруулдаг. Хар нөхний таталцлын үеч маш өндөр тул орчлонгийн орон зай цаг хугацаанд өөрчлөлт оруулдаг. Энэ үзэгдлийг гравитацийн хугацааны гажуудал гэж нэрлэдэг. Жишээлбэл, хэрвээ та хар нөхний ойролцоо хэдхэн минут байлаа гэж бодъё. Газар дэлхий дээр тэр хооронд хэдэн жил өнгөрсөн байх магадaltaй. Энэ нь Эйнштейний харьцангуй онолыг бодитоор баталж байгаа үзэгдэл юм. 2. Сансарт дуу гардаггүй. Сансар бол вакуум орчин. Дуун долгион хэлбэрээр тархдаг ба түүнд дамжих орчин хэрэгтэй. Агаар, ус, зэрэг орчин байхгүй тохиолдолд дуу тархахгүй. Тиймээс сансарт дэлбэрэлт болсон ч бид сонсох боломжгүй. Харин NASA сорон зүүн долгионыг сонсгол тохиромжтой аудио болгож хувиргаж сансрын дуу бий болгосон байдаг. 3. Огторгон хамгийн үүдэн цэг хасах 273.15 Цельс байдаг. Энэ температур нь физикийн абсолют тэг гэж нэрлэгдэх бөгөөд ямар ч атомын хөдөлгөөн өгдөггүй хамгийн бага температур юм. Бүүмерэнг галаксийн нэртэй галактикийн орчимд ийм температуртай бүс илэрсэн ба энэ нь орчлон дах хамгийн хүйтэн цэг гэж тооцогддог. 4. Сансрын үнэр үнэхээр байдаг. Сансрын нисгэгчид сансрын зогсоол дээр ажиллаад сансрын хөлгийнхөө дотор орж ирэхэд хувцсанд нь шатсан төмбөр, агнуурын утаа мэт үнэр шингэсэн байдаг гэж хэлсэн. Энэ нь хэд ягаан туяа атомын задрал молекулын эсэлтлийн нөлөөгөөр бий болдог гэж таамагладаг. 5. Сансарт хүний өнөр нэмэгдэг. Хүндэн хүчний нөлөөнд байхгүй үед хүний нуруу сонон 3-5 см хүртэл урт болдог. Яг нь шахагдаж байсан пуш солигдох мэт. Гэхдээ дэлхий рүү буусны дараа энэ өндөр буцаж хэвэндээ ордог. 6. Гэрлийн урд бол физикийн дээд хязгаар. Гэрлийн урд нь 299,792,458 м/сек бөгөөд үүнээс хурдан ямар ч бөм мэдээлэл тархаж чадахгүй гэж үздэг. Зарим онолууд тайчны нэртэй гипотетик бөмбөгийг санал болгодогч энэ нь онолын түвшинд байгаа батлагдаагүй зүйл юм. 7. Сарны зөвхөн нэг тал дэлхий рүү харагддаг. Сар дэлхийдээ таталцлын түгжээтэй байдаг. Энэ нь түүний эргэлтийн хугацаа, тойрог замын хугацаа яг адилхан гэсэн үг юм. Тиймээс бид сарыг эргэгдэгч байнга нэг талыг нь хардаг. 8. Сансарт үйлбэлд нулимс онохгүй. Хүндэн хүч байхгүй учраас нулимс нь доош ундаггүй. Харин нүдэнд бөмбөлөг мэт хоримтлагдаж, зарим үед нүдийг бүрэн бүрхэх магадaltaй. Хэд их нулимс үүсэх нь харан цаад болохоос гадна даралт үүсгэж болно. 9. Нарны цөм маш халуун. 15 сая Цельс. Нарны төвд нэгдлийн урал буюу хидрогенийг хелиум болгон хувиргах цөмийн урал явагддаг. Энэ процесс маш их энерги үүсгэдэг ба түүний температур 15 сая градус хүрдэг. Хамгийн сонирхолтой нь гэрэл нарны ядаргад хүрэхэд 100,000 жил зарцуулагддаг. 10. Огторгойн хан буюу космик вал. Судалгаагаар 1 тэрбум гэрлийн жилийн өргөнтэй галактикийн суперкластер буюу аврах том бүтцүүд оршин байдгийг илрүүлсэн. Эдгээрийг огторгой хан гэж нэрлэдэг бөгөөд галактик сүүн замууд бөгнөрсөн бүс юм. 11. Сансрын хог. Манай гаригийн шинэ асуудал. Сансар 170 сая орчим жижиг сэг хиймэл дагуулын илтерхий хаягдсан пуужингийн хэсгүүд байна. Эдгээр нь өндөр урдтайгаар тойрог замд эргэлдэж олон улсын сансрын станц болон шинэ хиймэл дагуулд аюул учруулж байгаа. 12. Дэлхий бол амьсгалж буй мэт харагддаг. Хиймэл дагуулаас авсан бичлэгүүдэд дэлхий дээрх үйл салхи далайн хөдөлгөөнүүд нь дэлхийг логшиж амьсгалж буй мэт харагдуулдаг. Энэ манай гариг ямар амьд орчин болохыг илтгэх нэг баталгаа юм. 13. Нар жил бүр 1 сая тонн алдаж байдаг. Нар гэрэл дулаан ялгаруулалтаа мас айжмаар алддаг. Жил бүр 1 сая тонн алдагдаж байна гэдэг нь бидний хувьд жижиг мэт боловч урт хугацаанд энэ нарны түвш дуусах замыг заана. 4.5 тэрбум жилийн дараа нар улаан аврагод болон хувирна. 14. Сүүн зам галактик Андромедатай мөргөлдөнө. 4 тэрбум жилийн дараа бидний галактик болох сүүн зам Андромеда галактиктай мөргөлдөж шинэ галактик үүснэ. Энэ мөргөлдөөн оддын хоорондын зай их тул нар болон дэлхий шууд мөргөлдөхгүй. 15. Орчлын ертөнцид давсралтгүй тэлж байна. Big Bang буюу их тесрэлтийн дараагаар орчлон үргэлж тэлсээр ирсэн. Үүнийг улаан шилжилт буюу redshift нэртэй үзэгдлээр хэмждэг бөгөөд дэлхийдээ ойрхон биш бүх галактик биднээс холдож буйнд батлагдсан. Орчлон тэлэх хурд нь улам нэмэгдэж байгааг dark energy буюу харанхуй энерги гэж нэрлэдэг хүч хариуцдаг байж магадгүй гэж үздэг. Орчлон ертөнц бол хязгааргүй. Төсөөлшгүй бөгөөд бидний мэдэхгүй зүйлсээр дүрэн. Хэрвээ танд өнөөдрийн баримтууд таалагдсан бол лайк дараад сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн манай Акирас ТV сувагт subscribe биш дараагийн сонирхолтой дугаараа алгасахгүй ш. Бид тун удахгүй буцаад ирнэ.